байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны огш инх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ иргэн ба захиргаан хоорондын харилцаа гэдэг сэдвээр хичээл заахаар бэлтгээд байна. Анхаарлаа хандуулаарай. За захиргааны байгууллага ч мөн адил одоо иргэний эрхийг хангах холбогдох үүргийг ингээ хүлээж идэг. За иргэн бол хүний эрх эрхчлөөг захиргааны байгууллага яаж хангах вэ гэхээр захиргааны шийдвэр үйл ажиллагаараа иргэний эрх эрхчлөөг одоо хамгаалсан тийм үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. За иргэн хэрэг өргөдөл гомдол одоо ингээ гаргах эрхтэй байдаг. За энэ гаргах юм бол хэрвээ захиргааны байгууллага өргөдөл гомдлыг нь бол зохиосны дагуу хуулийн дагуу шийдвэрлэж өгөх үүрэгтэй. За мөн иргэн бол захиргааны үйл ажиллагаан дээр явагдаж байгаа мэдээллээр одоо хангагдах хэрэгтэй, мэдэх хэрэг байдаг. За захиргааны байгууллага бол хүссэн мэдээллийг нь өгч ажиллах үүрэгтэй байдгаа гэдэг. Ийм үндсэн одоо эдний эрх үүрэг одоо байж болж байна. За тухайн иргэн маань одоо захиргааны байгууллагад одоо ямар нэгэн зүйл одоо гомдол гаргах ч гэдэм юм ямар нэгэн байдлаар харилцах шаардлага гарах юм бол дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр ингээд гомдол гаргана. За жишээ нь одоо иргэний бүртгэлийн ажилтан ч байт юм уу, газрын албаны ажилтан байт юм уу, татварын ажилтан байт юм уу те. Хэрвээ тийм ажилтан байх юм бол дээд албан тушаалтанд нь ингээд амаар болон бичгээр гомдлоо гаргана. За хоёрдугаар шат нь бол захиргааны иргэн шүүхэд ингээд хандах боломжтой. Нэгдүгээр шат мэдээж таны асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байх юм бол хоёрдугаар шат руу ингэж хандаж захиргааны иргэн шүүхэд хандж байж болдог байна. За иргэн захиргааны байгууллагатай харьцах одоо үндсэн хэд хэдэн хэлбэр байдаг. За үүнийх нь эхнийх нь бол одоо гомдол байна. За гомдол гэж юу хэлэх вэ гэхээр захиргааны байгууллагын буруугаас иргэн хуулийн этгээд эрхэн зөрчигдсөн эрхээ сэргийлэхээр гаргасан хүсэлтийг бол ерөөд нь гомдол гэж хэлнэ. За харин өргөдлөх юм бол тодорхой ажиллагааг эхлүүлэх эсвэл дуусгар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг бол өргөдлөө гэдэг байна. За хүсэлт гэвэл өөрт болон бусдад одоо тулгарч буй асуудлыг шийдвэрлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримтыг бол хүсэлт гэдэг байна. Тэгэхээр бид нар бол ерөнхийд нь өргөдөл гомдол хүсэлт гэдгийг бол доторх сайн ялгааг ингээд бас сайн төдийлөн сайн мэддэг шүү дээ. Тэгвэл энэ удаа бид нар ингээд гомдол гэдэг бол буруутай үйл ажиллагаа сэргийлэх, буруутай үйл ажиллагааг гаргасан үед түүнд хариуцлага тооцох байдлаар гомдлыг бол гаргадаг юм байна. Өргөдөл нь бол тодорхой ажиллагааг эхлүүлнэ эсвэл дуусгар болгож байгаа тохиолдолд өргөдөл бичиж өгдөг юм байна. За хүсэлт гэдэг нь бол ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй одоо баримтыг хүсэлт гэдэг юм байна. За захиргааны шийдвэр буюу акт гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага албан тушаалтаас гаргасан шийдвэрийг бол акт гэж хэлдэг. За актыг бол дөрвөн ангилаад байна. Илрэх хэлбэрийн хувьд бол дөрвөн ангилж байна. За энд нь бол нэгдүгээрт аман байдлаар гарч болно. За хоёрдугаарт бичгийн байдлаар гарч болно. За үйл хөдлөл буюу хөдөлгөөний байдлаар дараа нь илрэх хэлбэр нь бол техникийн байдлаар гэдэг. Акт бол үндсэндээ дөрвөн илрэх хэлбэртэй. Аман, бичгийн, үйл хөдлөл буюу хөдөлгөөний, за техникийн гэдэг үндсэн дөрвөн хэлбэрээр илэрдэг байна. За захиргааны актад тавигдах одоо эргэцэн иргэдийн шаардлага байна. За үүний талаар одоо бүгд ярилцъя. За эхнийх нь бол формал буюу хэлбэрийн шаардлага. За энэ шаардлага захиргааны байгууллагын бүрэн эрхийнх нь хүрээд хамаарах шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байна. За тэгээд хэлбэрийн хувьд бол шаардлагыг хангасан байна. Хэлбэрийн хувьд гэдэг нь одоо цаасны хэмжээнд хэд байна, үсгийн хэмжээнд хэд байна ч юм уу тийм ээ. Хэлбэрийн хувьд бол тэр гарын үсэг зурсан, тамга дарсан байж гэдэг юм. Хэлбэр бол энэ тал дээр хангах юм байна. За материаллык буюу агуулгын тал. За эргэцэн үндэслэлтэй байна. За хаяглагч буюу хандсан этгээдийг зөв сонгосон байх. За ямар ч хүнд ойлгомжтой байх, хэрэгжих боломжтой байх. За шийдвэрийн хувьд юм алдаагүй байх гэх мэтчлэнгээр актад тавигдж байгаа юм хэд хэдэн шаардлага байдаг байна. За тэгэхээр актад тавигддаг үндсэн хоёр шаардлага байх нь байна. Формал буюу хэлбэрийн шаардлага, материаллык буюу агуулгын шаардлага гэсэн юм үндсэн хоёр шаардлагыг хангаж байж акт өөрөө бий болдог байна. За захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг бол захиргааны шийтгэл гэж нэрлэдэг. За ийм байна. За тэгээд төгсгөлд нь бол зөрчлийн тухай хуулийн талаар ярилцъя. За зөрчлийн тухай хууль нь бол хэрэг зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэлийн хувьд бол эхлээд бол торгох шийтгэл байж болно. За мөн одоо хэрэг
явагдсан бол одоо зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлана. За 3 дугаарт бол тусгаалan олгосон эрхийг наснаа. Тусгаалan олгосон эрх гэдэг нь жолооны үнэмлэх эсвэл одоо архи тамхи худалдаалах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь бол хасах байдлаар явагддаг байна. За өнөөдрийн хичээлийн инхүү өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр багш нь иргэн одоо захиргааны байгууллагатай хэрхэн харьцах ёстой гэдгийг, захиргааны байгууллага хэрхэнтэй хэрхэн харьцдаг юм бэ гэдэг талаар үснэгт схем дээр тулгуурлаад ингээд маш товчхон тодорхой ойлгуулгыг хичээлээ. За гэрийн даалгавар та бүхэндээ өнөөдрийн хичээлээс ойлгосон мэдлэгийг ашиглаад аахаа тэмцээнд зориулаад 10 тест асуулт одоо зохиогоорой гэдэг юм даалгавар өгч байна. За эцэст нь бол Пришвин гэж хүний хэлсэн. За хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадд юм а гэдэг энэ үгээр хичээлээ төгсөж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.